Би өөрөө архитектор мэргэжилтэй. Хүүтэй нэлээд том хүү 14-тэй. Тэгээ хоёлаа цэрагаал нэг дууссан. Тэгээд нам даралтаас шууд дээгүүр яваад гэрлүүг ороод гэрээ шалнаасаа алаа. Тэгээд гэр доороос шалнаасаа алцах тэр тэгэл ер нь дулааны алдагдал гэж ер нь байхгүй болчихсон байхгүй. Байранд байхаар вирусээ байртай айлмал ингээл ахичинд орохоор вирус давчтаад бараг охоон чаддаг шүү дээ. За сайн мэдэх юм аа. 34 өдөр орооны иргэн мөнхөө ир гэдэг хүн байна. Энэ газар дээрээ ирээд нэг 10 гаруй жил болж байна. Нэг аавын газар. Тэр Солонгост бас нэлээд олон жил байж байгаад ирсэн Монголд очиад аавынхаа гэрийг нэг босгож баригээд тэндээ нэг хэдэн жил амьдраад үзье. Тэгээд хавар гэрээ бариад нэг мөссөн юу яач. Бас байшингаа барьтлаа. Бас гэртээ нэг халуус мөстэй юм хийгээд. Тэгээд нэг юм бодоод намар эхлүүлээд. Тэгэл ажил ажуугаар гэж усараад 3 сар гарсан болчихоо. Хүүтэй нэлээд том хүү. Одоо 14-тэй. Тэгээ хоёлаа цэрагаал нэг дууссан. Хажуугаар ганц нэг ах нар байдаг. Тэд нэр ирж туслаад нэг юм хүл юм хийж тусчаал байж байна. Гадна л тагчлаа арай дуусаагүй. Би өөрөө архитектор мэргэжилтэй. Тэг яг барилгаар яваад хойро хаус, интерьер хийгээд яг одоо 20 гаруй жил болж байна. Тэгэл өөрийнхөө юм дээр бодож байгаа л иймэрхүү мөнгө гаргачихвал арай нэг сэлгэр болох юм болоо. Зайтай том болохгүй л. Шалны алуулах тэр Солонгос хийдэг байсан байхгүй. Би ч өөрөө Солонгос яг нэг хаус барьдаг ус олон жил байсан. Тэгээд яг тэрнийхээ технологиор л хийсэн л тэ. 100 болох дээр би өөрөө хийсэн 100-аа. Яг ингээд эндээ тохирсон 100 бас авах гад хүн амтнаар хийлэх гэж зээд хүмүүстээ бас ойлголцохгүй. Тэгээ өөрөө 100 хаягаад нам даралттай холбоод тэгээд нам даралтаас шууд дээгүүр яваад гэрлүүг ороод гэрээ шалнаасаа алаа. Тэгээ гэр доороос шалнаасаа алцах тэр тэгэл ер нь дулааны алдагдал гэж ер нь байхгүй болчихсон байхгүй. Баян доороос бүлээхэн баг тэр дулаанаа барьцсан. Тогны мөн саяын сарын чинь манайх хэд гарсан 200 гарсан. 200 гараад шөний юм уу нацагтаа 150 идэл багшсан. Тог тесрэх үед болох тэр галаад үлчиж байгаа. Тэгээ тоггоолох тэр ноцоос ажиллахгүй. Тэнгүүд аккумулятор тавиад тэгээ инвертертэй хувиргагчтай. Нүгээрээ тог үедээ ноцоос эргүүлээд тэгэл явчихсан да. Зарим айлуудлах тэр тог тесрэх үед гал малаа унтраагаад зарим айл нь буудаж дэлбрээд байна гэдгсэн. Ер нь бол нэг иймэрхүү инвертертэй хувиргаж аваад тавьсан багтал бидэхгүй юм л. Сангийн өнөдөө бас нэг ахтаа зөвлөлтөөд бас нэлээ олон хийсэн хэд хийсэн. Зарим болохгүй. Тэгэл буцааж буулгаад дахиж ийл. Тэгэл одоо ямарсан гайвуу халаал болоолох шиг. Одоохондоо бол зөөр устдаа байна. Тэгээд хавраас нэг худаг модог хажуудаар нэг байшин барьсан та. Тэгэхээр нэг худаг модог ухаад ячил ер нь байрнаас тутахгүй л болчихсон. Ер нь бойлоор арал ер нь бүх юм шийдэж энэ дөө. Гэрээ олох тэр цахилгаанаар халаагаал. Төлтөө нэг нойлын өрөөтэй, нэг үзлийн өрөөтэй. Тэрнийхээ дээдлээ хоосон цагийг нь ашиглаад том хүүгийн өрөөг гаргаад. Тэр байр марнаас бол эрэлт байхгүй шүү дээ. Яг хүмүүс өөрсдөө материалдаа юу гоор сонгох тэрнээсээ шалтгаал. Манайх жоохон үнэтэй гайгүй чанартай материал гээд нэлээд бас юм хийсэн. Тэгээд зарим нь ахиж буулгаад дахиж хийгээд ахтараас. Анхны юм болох тэр нэлээд зардал өндөртэй болсон. Юмсан дараагийн айлууд хийхэд бол нэг гайгүй нэг юм төсрөөр бол хийж болгоо юм л. Босоо том машинаар зөөчнө. Доотлоо бохир мохируулах тэр доороо цэвэршүүлэх юу хийцэн. Саарл усна. Тэг юм болцсон. Доороо болох тэр бас нэг жоохон хүн амьтантай ярилцаал нэг гадны бичлэг үзэж аваад доороо нэг 5 кальцаас болгосон. Ингээд нэгнээс нэг рүү ингээд ордог. Цэвэрлээд. Тийм кальцаа. Тэгээд хэрвээ дүүрлээ гэхэд бол сорволч. Тэгтээ баг дүүрхгүй байх л гэж одоо. Байранд байхаар вирусээ байртай айлмал ингээд ахичинд орохоор вирус давчтаад баг охоон чаддаг шүү дээ. Тэгэл хашаандаа байхдаа л агаар нь сайхан байна. Дуртай амттай аваад хижээж чинь
Хашаанда мод ногоогоо тарьж гин. Машины зогсоол гэж толгой өвдөх юм байхгүй болчихоо. Ер нь л шал өрдөө байртай бол ярилд байхгүй л гэж боддог шүү дээ. Миний хувьд бол залуучуудаа хэлэхэд заавал нэг хүнтэй нэг насаараа нэг өөрөн доорн байран байж нэг 4 оны дунд амьдарч яхаар өөрсдөө газар дээр өөрсдөө хөвгснээрээ юма төлөвлөд бариад амьдчил арай өөрөө л гэж